За баярлалаа. За юуны өмнө хамгийн түрүүнд энэ жилийн төсвийн төсөл бол миний харж байгаагаар дараа жилийн эдийн засгийн төлөв байдлыг огтж харсан нийгмийн халамжийн системийг зорилттой групп руу оруулах гэж оролдсон ийм аятайхан төсөл болсон гэж би үзэж байгаа. Гэхдээ энэ дотор бас хэлэх юмнууд байна л да. Би өчигдөр хөндөд орхисон Батбаяр гишүүн жоохон буруу ойлгоод хариулаад байна л. Бид өнөөдөр болцсошгүй хямралын өмнө байна. Энэ тохиолдолд одоо төсвийн ерөнхий сайдын хэлснээр төсвийн тэлэх бодлого явах нь. Гэхдээ тэлэх бодлого маань үр ашигтай хөрөнгө оруулалт руу чиглэсэн ийм бодлого явах нь гэж би ойлгож байна. Үр ашигтай хөрөнгө оруулалт, нийтийн хөрөнгө оруулалт, дээр нь бүтээгч сектор буюу жижиг дунд бизнес болон бусад бизнесийг, уулуурхайн бус бизнесийг дэмжих чиглэл рүү хөрөнгө оруулалт нэлээд явах нь. Гэхдээ энэ нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа, мөн нийт халамжийн систем энэ хоёрын хоорондын харьцаа нь энэ нь дээшээ болж ээж эсвэл ядахтаа тэнцэж энэ маань зохистой төсөв болж ёстой. Энэ талаас нь цаашаа сайжруулах зүйлүүл цөөнгүй байна. Ерөөсөө биднээс төсөв хандах хандлагыг энэ бодлого гэж харахаас илүү дандаа тооны талаас нь хардаг тийм зуршлуул их тогтсон байна. Гэхдээ тооны талаас нь харахтаа хоёрхан үйлдэл рүү хардаг. Нэмэх ба хасах гэж. Энэ жил 13 оны байдлаар харуул дөрвөн одоо үйлдэл дөрвөлээ шаардлагатай болж. Хамгийн түрүүний хандлага нь бол бид хасах үйлдэл хийх ёстой. Өөрөөр хэлбэл төсвөө дээд хэмжээгээр танах, хэмнэх энэ хасах үйлдлийг хийх хангалттай бас нөөц үлдсэн баг. Хоёрдугаарх нь бид их хэрэгэлдэггүй мөртлөө одоо зайлшгүй хэрэглэх шаардлагатай нэг үйлдэл бол үржүүлэх үйлдэл хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид баялагийг үржүүлэх, хуваахаас өмнө эхлээд үржүүлэх буюу энд сэжим түлхэх зөх. Одоо тэр fiscal stimulus гэж ярьдаг. Тэр төсвийн энэ сэжим түлхэц энэ системийг илүү сайн болгох шаардлагатай. Түүний дараа нэмэх үйлдэл рүү дарааллын хувьд бол орхон зүйтэй. Хамгийн сүүлд нь бид хуваах үйлдэл рүү орох ёстой. Одоогийн байдлаар бид бол хуваах үйлдэлээ дөрвөнд ярих гэдэг. Тийм учраас саяны дарааллаар хасах, үржүүлэх, нэмэх, хуваах гэсэн. За болцсошгүй хямралын талаар ярьж байгаа. Гэхдээ болцсошгүй хямралын төлөлгөөг бол энд одоо энэ төсвийн энэ төслөөс гадна энэ хямралын төлөлгөөг бол бас зайлшгүй батлуулах ёстой. Гэхдээ энэ 13 оны анхаарах хамгийн гол зүйл бол төсвийн бодлого дээр уул уурхайн бус эдийн засгт анхаарах ёстой. Түүний тулд жишээлбэл одоо яг уул уурхайн бус эдийн засгт хамгийн хүчтэй санаа зовоож байгаа асуудал бол ажил хүчний урсгал уул уурхайн бус эдийн засгаас уул уурхаараа маш хүчтэй явж байгаа. Энэ тохиолдолд хэдийгээр санхүүгийн болон технологийн өөрчлөлтүүд хийгдэж байгаа ч гэсэн ажиллах хүчний тогтоон барих төсвийн энэ стимул хэрэгтэй. Түүний нэг нь бол магадгүй хүн амын орлогын татварыг тодорхой хугацаагаар 6 сар явах хугацаагаар энэ төсөвтөл уул уурхайн бус секторуудын ажиллагчдын хүн амын орлогын татварыг чөлөөлөх асуудал орно баг. Түүний дараа өчигдөр бид халамж өгж байгаа. Гэхдээ нуугдмал халамж байна. Тийм учраас энэ танхимын номын санд нь байж байгаа. Дэлхийн банкны 2 бот байгаа. CCT гэдэг Conditional Cash Transfer гэдэг юм. Тэрнийг бол одоо энэ төсөвт альва халамжийг өгөхдөө түүний тэр хүүхдийн мөнгийг өгөхдөө хүртэл нөхцөлт мөнгөний шилжүүлэх байдлаар концепцийн хувьд ингэж ийм байдлаар оруулах ёстой. Эцэст нь улсын үйлдвэрийн газруудын үр ашиг менежментийн асуудал бол энэ хямралын болцсошгүй хямралын үед бол маш чухал байна. Өнөөдөр бол маш одоо өрдөн муутай тийм хоорондоо уялдаагүй ийм үйл ажиллагаанууд явагдаж байна. Үйлдвэр болгон дээр тодорхой хэмжээгээр менежментийн акц дэвшил гарч байгаа ч гэсэн яг энэ хямрал ялангуяа өрийн хямрал үүсэх тийм болцолшгүй аюул байгаа. Энэ тохиолдолд энийг бол төрийн өмчийн хорооны зүгээс гэдэг юм уу энэ төрийн энэ зүгээс энэ нэгдсэн менежментийг улсын үйлдвэрүүдийн газрын хувьд бол хийж өгөх хэрэгтэй. Ялангуяа энэ дээр бол тэр 5 толгой, оюу толгой дээр бол би яриаг байна. Бусад үйлдвэрийн газрууд. Тэр 5 толгой, оюу толгойн хувьд бол маш муу байна лээ. За баярлалаа.